За сайн байцгаана уу. Энэ подкастыг хүлээн авч сонсож байгаа хамгийн анхны дугаарыг манай хүлээн авч сонсож байгаа нийт сонсогч нартай энэ өдрийн мэндийг өргөе. За тэгээд подкаст 31 маань анхны дугаар хэвчээд бэлэн болоод байна. За энэ подкастыг яагаад их зорилготой болсон бэ гэхээр ерөөсөө бид бол одоо 31 дугаар сургуультай нэг гэр бүл. Тэгэхээр 31 дугаар сургуулийнхаа алтан босгоор одоо орж ирсэн л бол амьдралынхаа ихэнх цаг хугацаа бид нар хамтдаа өнгөрүүлдэг лээ. Тэгээд энэ их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх гадна хоорондоо танилцаж ярьцгаа. Тэгээд нэг бүр шиг нэг татан болдог бидний амьдралын хамгийн гоё зай залуунаас дурсамжууд маань бүгд бие биентэйгээ холбоотой, хамааралтай ингээ хөгжилтэй өнгөрдөг. За тэгээд мөн гэр бүлийн гишүүд манаас шинээр нэмэгдээд одоо бас сургуулийн маань хүүхдүүд бас нэмэгдээд ингээ хоорондоо маань харьцах цаг маань багасаад хаяа нэг кофе уугаад ярьдаг гэсэн энэ цаг маань багасаж ирж байгаа учраас илүү одоо залуу багш нартайгаа танилцъя, одоо мөн тусдаа багш нартайгаа бас сайхан сайн хуваалцъя гэсэн үднээс энэ подкастыг маань эхлүүлж байгаамаа. За ингээд анхныхаа тачангаар ах туяа агшаа урьлаа. За сайн байна агшаа. За сайн байна уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. За ус тонхстой баярыг бид хүргэе. За баярлалаа. Тэгээд ийм гоё өдөр, ийм гоё зүйл санаачилж намайг урьж анхны зочноор оролцсон Нарангойдоо маш их баярлж байна. Ах туяа агшаага мэднэ манай мэдээлсэн ах туяа агш гэж ер нь хүүхдүүд багш нар ч гэсэн төлгөөхөн амуухан ах туяа агшаага мэднэ. Гэхдээ ах туяа агшийн маань тэ бага насны талаар тэгээд асуухан зүйтэй алуу гэж миний асуултаа хэлсэн. За тэгээд багш маань одоо хаана төрсөн бэ? Аль хэддэг хүүхдээ? За тэгээд бага наснда ямар хүүхдээ вэ? Тэр талаас хаваалцаж. За би Архангай аймагт төрсөн. За тэгээд 3 дүүтэй, айлын том охин. За бага насаа бол Архангай аймагт цэцэрлэг суманд, Эрдэнэ суманд тэгээд өнгөрөөсөө. Тэгээд багадаа бол ерөнхийдөө ер нь Архангайд сургуулаа төгссөн 10 жилийн сургуулаа. Тий. Багадаа тэгээд үйл юм намуухан зөөлөн байв уу? Эсвэл одоо сахилгагүй дэггүй байв уу? Багадаа ерөнхийдөө бас их ийм намуухан байгаагүй. Ер нь тийм сахилгагүй л хөвгтэй юм тий. Ээж маань тэгж ирдэг. Тэгээ айлын одоо том хөвгтөн тэгээд татмаа байдаг дүүнэрийгээ бадаал. Тийш дээ. Ер нь тэгээд ээж аваагаа ажилд явсаагаар нь юмраа өсгөөл хоол ундыг хийж өгөөл ер нь нөгөө бид дөрвөлээ болохоор бие бинийгээ өсгөөл те тухайн үе чинь тэгжил бага насыг өнгөрөөдөг л дүүгээ хараал хоолыг нээж өгөөл хувцсын солиол усандаа яваал те хөдөөний л нэг амьдралаар амьдэрсэн да. За багш маань одоо 10 жилээ төгсөөд мэргэжил сонголтын дээрээ ирсэн байгаа тий. Тэгээд ямар мэргэжлээр эзэлсэн эрхээ шалгалт гэдэг үгжээ. Тэгээд тэр эзэлсэн эрхээ шалгалт одооныхтай ер нь эзлэх юм байсан уу? Ямар байсан? Яг тухайн үед чинь за 2 он сургуулаа төгсөөд эзэлсэн эрхээ шалгалт өгч ирсэн. Одоо тэр үед чинь конкурс гэж нэрлэдэг байсан. Тэгээд Архангай аймагт ер нь би багадаа нөгөө зураг их сайн зурдаг, сонирхдаг хүүхэд байлаа. Тэгээд зургаараа одоо ээж аав маань ер нь зургаараа одоо конкурс дээр тэгээд мэргэжил сонгуул зүгээр юм аа гэд зургийн дугуйланд давталганд аягүйх явдаг хүчээсэн. Тухайн үед чинь одооны нэлэлтээр эрхээ шалгалтаас бол их ондоо өөр байжээ. Дандаа ингээд нөгөө гараараа ингээд бүх тест бүх юмаа боловсруулна одоо сонгох хичээл одоо уламжлалт одоо асуулт тий одооныхоос зүгээр одоо бол машинаар засчдаг болсон байгаа шүү дээ. Цаг хугацааг хэмнээд тухайн үед ч нь бол өөр байсан байна. Тэгээд шалгалтаа би зургаар өгөөд хар зургаар өгөөд. Тэгээд тэр үед чинь нөгөө натур хараал зураал онлайн мэдлэг өгөөл ингээд шалгалтанд байсан чи яг зургаараа хүссэн сургуулиас авч чадаагүй. Ямар сургуулиар хийж авчихсан бэ? Би болохоор
зураг дизайнер, зураач болъё гэдэг үгнээс соёл урлагийн их сургуулийг сонгож исэн. Гэхдээ би яг тэр хүссэн сургууль аваагүй учраас ягаад чи гинтгэн л багш болмоор санагдал тэгэл багш болсон шүү дээ. Та тэгээд багшиндээ яг ямар ангид сурсан? Би чинь Нархангайн багшийн сургуулийг төгссөн. Математик мэдээлэл зүйн багш гэсэн мэргэжлэр 4 жил сураад бакалавр. Тий. Тэгэл математик мэдээлэл зүйн багш болсон доо. Та тэгээд математикаараа багшсан уу? Та мэдээлэл зүгээрээ. Ер нь төгсөөл дан мэдээлэл зүгээрээ л багшилсан. Сонирхолтой нь би 2 сарын 3-нд төрсөн байхгүй юу? Тэгээд тухайн үед чинь яг намайг төрөх үеэр одооны энэ багш нарын баяр чинь ер нь нэг 10 сард болдог болсон шүү дээ, дэлхийн багш нарын баяр гэдэг. Тэгэхээр намайг төрөх үеэр тэрнээс одоо баг ингэж тэмдэглээд хэдэн жил болж байгаа юм бэ? Нэх удаагүй. Тэрнээс өмнө дандаа 5 жил болж байгаа хаа. Тий, Монголын багш нарын баяр чинь дандаа 2 сард болдог гэсэн юм байна. Яг зөв. Тэгээд ээж маань надад тэгжсэн. За чи 2 сар төрсөн багш нарын баяраар төрсөн яг л багш л болох байх гэж багт минь нэг тэгж хэлж ирсэн. Тэгэхээр ер нь тэгэл багш болох байсан юм болоо гэж боддөө шүү дээ өөрийгөө. За та тэгээд хизээ 30 өдрөөс сургуулийн басаар анх орж ирээ. За тэгээд тэр үеийнхээ одоо зарчмаас хаваасаа. За би чинь сургуулаа төгсөөл Улаанбаатарт анх ирээл 2006 онд 31-р сургуульд орж илаа 21 настай. 31-р сургууль. Тий. Ирээл шууд мэдээлэл зүйн багш нь 8 сарын 31-нд орж ирсэн юм. Тэгээ ирээл шууд одоо шинэ багш юм чинь ангиа цэвэрлээл тэгэл компьютеруудын тоосыг арчаад шалаа угаагаал их цэвэрлэгээ хийж илаа 31-ний өдөр. Маргааш 9 сарын 1-ний хичээл эхэлнэ гээл. Тэг ямар ч багш нар таньж мэдэхгүй тэгэл ганцаараа шинэ залуу багш байлаа. Тухайн үед чинь тэгээд 2006 онд чинь надаас гадна нэг физикийн нэг эмэгтэй багш орж ирсэн. Бит хоёрыг үчицсэн. Босд нь бол ер нь надаас дандаа л ах их ээжийн үе, ээжээс ах дандаа тийм өөрөөсөө ах их ч хүмүүстэй анх удаага ажиллаад их гайхчихлаа шүү дээ. Тэгээд тэр үеийн орсон багштайгаа айгүй их сайн найзууд болдго юм байна. Тэгэхээр ер нь тухайн орсон жилдээ орсон багш нар их найзууд болдог надад тэндээс харагдаад байгаа юм л та. Тий. Тэгэл одоо хүртэл багшилж байна. За одоо нэгдүгээр сургуульд ороход гадна падаа тэгээд тэгээд анги тайхан тий таны 2006 онд орж ирсэн нь одоо үнэхээр өөрчлөгдсөн вэ? Яг одоо яг 2020 онд ч юм уу 19 онд орж байгаа энэ багш нар маань бүтээлэн мэдгүй байгаа тий. Яг л нэг энэ хэвээрэл байсан юм шиг бас магадгүй бодож ирж магадгүй. Сургууль маань өөрчлөгдөөл гоё болоод байгаа шүү дээ тий. Тий одоо бараг 15 жил болох ч штэ тий. Тэгэхээр 15 жилийн хугацаанд бол маш их юм өөрчлөгдөж байна. Тэгээд нэгдүгээрт ингээл гадаад орчин дотоод орчноосоо эхлээд өөрчлөгдөж байна. Намайг ирэх чинь өөрөөсөө вакуум цонхтой анги өрөө тасалгаа гэж байхгүй байлаа. Мөн паркетын шалтай анги танхим гэж бараг байхгүй байлаа. Тэгэл ер нь бол яг ингээл хуучин яг сургуулийнхаа ер нь юугаар байлаа. Мөнгө төрхөөр. Гэхдээ удалгүй 2012 онд 30 жилээ болсон. Ойг ухтаад сургууль маань бас их гоё өнгө төрхөө засаж өөрчлөгдсөн. Тэгээ одоо харьцуулахад бол тухайн үед бол интернет гэж бас байхгүй жээ. Одоо бол бүгд интернеттэй Wi-Fi барьдаг болсон байна. Бүх анги танхимын өнгө үзэм сайжирсан байна. Сургуулийн орчин сайжирсан байна. Магадгүй хүүхдүүдийн тоо хүртэл нэлээд олон өссөн байна. Анги дүүргэлт хүртэл 50-60 хүрсэн тий. Тэгэхээр л багш нар хүртэл бүгд шинжлэгдсэн байна, солигдсон байна. Ахмад багш нар маань өндөр насны тэтгэвртэй гарсан байна гэл дандаа шинэ залуу багшаар одоо боловсон хүчин байна, өөрчлөгдсөн байна гэл маш олон өөрчлөлтүүд байна. Ер нь миний бодож одоо нэг мэдээлэл энэ кабинетаа орж ирсэн үү эсвэл өөр кабинетээ заад ингээд тийм яг анх 219 гэсэн кабинет орж ирсэн. Намайг ирэхэд л тийм бүргэд таалахтай анги байсан.
Тэгэл хамгийн содон хамгийн одоо их гоё хаалгатай анги байсан да. Тэгэл компьютерүүд байдаг болохоор бүргэд хаалга хийлгэсэн гэж л ярьдгийн. Өмнөх багш нь хэлчихсэн юм. Та сургуультай хамгийн одоо тийм дурсамжтай ч юм уу инээдтэй ч юм уу нэг тийм математикөө тийм хөгтөө дурсамж тэгээд сургуультай холбоотой олон байдаг ахлаа тэгээд яг одоо ингээд санаанд орж байгаа тийм дурсамж байгаа болоош. Энийг одоо Дурсамж тэгээд гэх юм бол ер нь олон л доо. Гэхдээ одоо хамгийн анхны одоо гоё дурсамж гэх юм бол анх цалингаа авал тэр үе чинь картаар цалин өгдөггүйс юм аа. Би нөгөө карта нийлээгүй байсан юм шүү. Бэлэн Нирваса нэг 91-2 мянган төгрөг лөө бэлнээр авч исэн цалингаа. Тийм үү? Айгуу баярлаад ангируугаа хар урдаараа гүүж ороод тэгэл айгуу баярлаж би ерөөс оюутан байхдаа ерөөс ажил энэ төр хийдэг байсан аахгүй. Тэгэхээр миний хувьд л хамгийн анхны л ажлын цалин байсан болохоор их гоё хүлээж авчихсан. Мөн тухайн үед ч одоо 20-21 настай юм байгаа болохоор ч нөгөө тэр үеийн хүүхдүүд чинь надаас сандал 1-2 насаар дүү. Тийм болохоор хичээл заахад айгу хэцүү. Одоо нөгөө өөрийгөө багш гэдэг ингээ итгэлтэй заах одоо ахлахынгийн хувьд бол жоохон бие барьдаг ч юм уу. Тэгэл ахлахынгид хичээл орохтыг сандардаг гэсэн. Тийм хөгжилтэй юмнууд тийм байдаг шин. За тэгээд багш маань хичээл анхны хичээлээ орлоо. Тэгээд мэдээж санагдсан зүйл одоо их л хэлсэн маа тэгээд танд сайхан зөвлөгөө өгөөд дэмжээд ингэжсэн багшийн түүгээр та хуваалцаарай биднэртэй. Тэгээд тэр талаар тийм шүү. За надад чинь зөвлөж тусалж исэн багш нар маш олон. Намайг байхад одоо би яг миний кабинетийн яг цаадалт болохоор нийгмийн ухааны багш Гомсрынгийн багш байсан. Гомсрын багш бол харахад тийм дүлгүүн, тайван, их нухацтай, ажилтай айгуу тийм бундаг юм шиг харагддаг. Би хараад л ерөөсөө хүндэлдэг байсан. Тэгээ юм асуухаас хүртэл айдаг. Тэгээд нэг өдөр журнал өчгөх талаар Гомсрын багшаас асууж ирсэн. Гомсрын багш маань надад маш гоё тайлбар хэлж ирсэн. Мөн хичээл заах тал дээр болохоор биологийн багш Пүрүвдашгийн багш байсан. Пүрүвдаш багшаас бол маш олон зүйл сурсан. Хүүхдүүдтэй яаж ажиллах вэ? Яаж хичээлийг гоё заах вэ? Ямар аргаар заах вэ гэх тухайн үед ч нэг ур чадварын уралдаан айгүйх болдог байлаа. Тэгээ процессороо тэврээл бүр дэлгэцээ хүртэл тэврээд заадаг байсан гэж боддоо. Одоо бол флаш бариад юм уу эсвэл ноутбук аваад очиж шүү дээ. Тийм тухайд ноутбук гэж байхгүй тэгэл байхгүй байсан юм уу? Дайшин байсан л даа. Арайч гараагүй байсан гэж байна. Тэгээд процессор тэврээл явдаг гэсэн. Тэгээд Пүрүвдаш багшийн ур чадварын уралдаанд би айгүйх тусалж авдаг гэсэн. Тэгээд тэр багшаас их олон зүйл сурсан. Пүрүвдаш багш улсын ур чадвар уралдаанд хүртэл орж исэн баха. Тэн дээрээс нь хамт хичээл бэлтгэхэд нь олон зүйл сурч исэн. За тэгэл одоо манай математикийн багш нар байна. Сууд гэрэл багш, наран гэрэл багш, алтан туяа багш, Медлур багш гэл маш олон багш нар байна л да. Мөн залуу багш нараасаа хүртэл одоо ингээд суралцж штэ одоо үед ч гэсэн. Тийм та хэдийг суралцаад би юунесээс сурагчдаас хүртэл суралцах зүйл их вэ. Манай мэрэгжлийн маань хамгийн сайхан тал нь одоо байнгын суралцагчтэй. Ерөөсөө одоо хүүхдүүд хэр чинээгээрээ хөгжин тэдэ чинээгээрээ тухайн хүүхдүүдээс одоо утгааргүй байж ажил тэр хүүхдүүдийн өмнө одоо хэлээ заахад нүүр бадан байдаг шүү тий. Тэр бид нарт бол ямар нэгэн байдлаар цаг хугацаанаас хожигдоход ирэх байхгүй гэж санагддаг надад. Багшийнхаа нэгэн талаар нэгдэл гэхүү одоо юу ч хэлдэг юм байна. Би л одоо нэгдэл гэдэг байна. Нэгдэл тийм. Тий. Мэдээс залууч нараа ингэж нийлээд нэг ажил хэвээр орчонд ордог байсан. За миний үед чинь залуу багш нар айгу цөөхөн байсан. Ер нь нэг сүүлийн
Одоо 15 жил би баг багшилж байна гэж бодох чинь эхний 5 жил бол баг залуу багш байхгүйсэн. Цөөхөн ерөөсөө 1 2 3 хон тэгээд одоо энэ нүрзэд багш байна. Бага ангийн багш, ад жаргал багш байна. Гэрэл эрдэнэ багш байна. Бага ангийн багш. Бас түүхийн багш Мигмар Сүрэн гэж багш байсан. За физикийн багш маань надтай орсон 1 жил орсон багш маань болохоор 1 2 жил болоод бас өөр жишээлж явцсан. Тэгэхээр залуу багш нар айгүй цөөхөн байсан. Тийм болохоор бид нэгдэж нэг сургууль дээр хамтарч нэг тухайн үед бол яг сэтгэж өөрсдөө яг нэг ихний 1 2 жил юм хийгээгүй. Ер нь бол тэгээд сүүлдээ дан залуу гэхээс илүү бас дундаж насны багш нараа оролцуулаад тэдний санаа бодлыг сонсоод хамт багш нараасаа сонсоод удирдлагуудтайгаа ярилцаад бас янз янзын хөөрхөн үйл ажиллагаануудыг зохиодог байсан. Дууны цаг гэдэл одоо нөгөө багш нарын хурал хийхийн 10 минутын өмнө заавал шин дуу сурдаг. Эсвэл нөгөө ингээд алганы хээг ингээд бүх багш нарын алганы хээг ингээд будгаар будаад ингээд тий цаасан дээр хээг нь гаргаад том жаазалдаг ч юм уу. Мөн залуу багш нараараа нийлээд бас тэмцээн уралдаан зохион бас тэмдэглэлт үйл ажиллагаануудыг их зохиодог. Одоо телевизээр гардаг хийж гэдэг юм уу тий маш олон тэмцээн уралдаануудыг их зохиож исэн. Тэгээ энэ нь бол дан залуу багш гэхээсээ илүү бас бусад ингээд оролцъё бүтээ гэсэн одоо сонирхолтой тий тэр багш нараа хамтраад хийх юм гой санаанууд гарах юм билээ. Тэгээ одоо ч гэсэн одоо ер нь манай байгууллагын чинь 70-80% залуучсан шүү дээ тий. Тийм болохоор бүр илүү сэтгэлгээ нь хурдтай байх бах гэж юм би бодоод байгаа шүү дээ. Тэгээд туршлагатай багш нараасаа болон сургуулийн удирдлага хамт олонтойгоо ярилцаад маш чухал үйл ажиллагаануудыг хийвэл их үр дүнгээ өгөх байхаа гэж бодож байна. Та ер нь сургуулийн орчинд ер нь ямар харилцаа зөвхлөл манай одоо ер нь бол ямар харилцаа ингээд зөвхлөл эрүүл тий ийм тэгэхээр сургуулийн орчинд гэсэн тий за сургуулийн орчинд гэх юм бол хүүхдүүдийн хувьд бол хамгийн эхлээд нэг хүнлэг энэрэнгүй сэтгэл хүнлэг байх тий хүмүүжлтэй байх гэдэг маань ер нь маш чухал. Багш нарын хувьд гээл ингээл бас үзэхэд бол хоорондоо ихтэй тэгээд их шудраг мөн одоо нээлттэй тэгээ ийдэг харьцдаг хэн нэгэндээ одоо гомдоохгүй гомдоосон бол буцаад уучлалгуудаг. За тийм. Ер нь бол ингээл бодоход бол нөгөө багш хүнд байх ёстой нөгөө заавал нэг төлөвшөл нэг зан чанар байна шүү дээ тий. Тэр нь яг хувь хүнийхээ нөгөө зан чанартай уялдаад тэгээ ерөнхийдөө бол зөвхөн өөрөө ганцаараа биш зөвхөн одоо чиний гэр бүл биш шал өөр одоо хамт олонтой ажиллаж байгаа учраас өөр зан аршинтай хүмүүстэй ажиллаж байгаа. Тэгээ тэр болгоныг яг ойлгож уян хатан хандах хэрэгтэй. Гэхдээ бол нөгөө хэд зөөлөн бас байж болохгүй. Тэгээ яг зарчимдаа яг бүх юм төлөвлөгөөтэй. Тэрнийхэн төлөө яг бүх хүн шудраг яг одоо ил тод нээлттэй ажиллаж чаддаг. Мөн одоо удирдлагууд маань ч гэсэн яг хэн одоо яг үр бүтээлтэй ажиллаж ийн хэн шудраг байна одоо хэн одоо хэн нэгний зан чанарыг хүртэл одоо өөрчил засаж болох нь шүү дээ тий хамт олон ч нь одоо ихэнх маасаараа ямар төлөвшөлтэй байна гэдгээсээ л хамаарч одоо хамт олонны үр амьсгал шийдэгдэх байх. Тэгэхээр миний хувьд бол хүнлэг энэрэнгүй шудраг тэгээд бие биендээ итгэх ийм л зан төлөвшөл байвал их зүгээр юм болов уу гэж боддгийг ш. Тэгээд амар том үе шиг яриад. Би айгүйх гоё нөгөө мэдлдэг штэ. Өглөөний мэд, өдрийн мэд, оройн мэд гэл 3 мэд төвшүүлэл тий. Тэгэл ямар ч үед нөгөө ингээд инээгээл коридороор явдаг штэ. Энэслүүдийг хэрч хүчтэй. Тэрийг айгүй олон багш нар ярьдаг штэ. Нарангуй бол үргэлж мэдлэлийг инээдэг ярьдаг гэд. Тэгэхээр энэ нөгөө мэдлэх гэдэг чинь хүндлэлийн илрэл учраас бас бие биентэйгээ гоё мэдлээд дотно мэдлээ хөвжүүлэх гоё. Зарим нөгөө мэдлэхээр нь дурахгүй хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл сонсдгүй юм болов уу гэж одоо чанга мэдлээрээ гэж хэлмээр байна. За багшаасаас сайхан туршлагын талаар зөхгүй бол болохгүй. Тэгэхээр анги удирсан байгаа багш хэдэн анги төгссөн бэ? Тэгээд анги удирсан
ажиллагаасаа хуваалцаад ер нь юуг болчихсон та анхаарч хүүхдүүдтэй ажиллахдаа ямар тарчин баримтжсэн явсан? За туршлага би ч одоо ингээл туршлага ярих хэмжээний бас багш биш ээ. Ерөнхийдөө туршлага гэж зүгээр л одоо миний л нэг арга барилаа. Одоо олох жил явж ин дөө. Ер нь бол 2 анги төгсгсөн гэж одоо энэ жил бол 2020 анги гэхээр би одоо энэ жил 6 дугаар ангитай. Тэгээ 6 дугаар анги ковид гээд одоо бүр жоохон хол байна. Тийм учраас хүүхдүүдээ эцэг эхүүд сайн таниаг байна. За 2010 онд анх анги дааж авч илаа. 10 дугаар анги. Тэр жил одоо ямар ч олон байна. Би бас 10 дугаар анги дааж аваад эхэлсэн шүү дээ. Чи 10 онд 10 дугаар ангид ирсэн юм уу? Үгүй би ч нөгөө сургуульд анх орж ирэнгүүтээ нөгөө 10-ын вийг дааж авсан. За яг тийм байна. Түүх нь бол чамтай ойролцоолоо явчлаа шүү. Тийм байна. Зовлон их тээж магадгүй болоо явчлаа. 2010 онд чи байлаа. Ер нь тэгэл нөгөө хүүхдүүд чинь 9 дугаар ангиа төгсөөл 10 дугаар ангиасаа ингээд их шилждэг юм байна л да. Зарим коллеж, зарим сургуулаа сольдог юм уу? Эсвэл зарим нь улаан шугам татаад явчихдаг юм уу? Мэдэхгүй. Шилжиж төлөвлөгөө маш их байдаг. Тэгээ 10 дугаар ангида нэг анги бүрт хэмжээний хүүхд манай сургууль шилжиж иржээ. 2010 онд. За. Тэгсэн тухайн үед захирал Чимбат гэж захирал байлаа. Одоо нийгмийн ажил Эрдэнэчмөг багш чинь намайг ирэхэд байсан. Одоо ер манай сургуулийн бас олон жил ажиллаж байгаа мундаг багш нарын нэг л тий. Тэгээ Эрдэнэчмөг багш захирал 2 маань дуудаад за чи залуу багш одоо анги дааж авах уу гэл тэгэнгүүт нь би бодож ирсэн л юу ч эргэлзэх юм байхгүй. Тэгэл анх 10 дугаар ангиг аваад. Тэгээ 10-ын Г гэдэг ангийг дааж аваад орсон чинь хөдөөнөөс ирсэн, энэ тентгийн сургуулиас ирсэн, 24-өөс ирсэн. Тэгвэл бүхэл газраас өнцөг булан бүрээс ирсэн эдүүхтээ сууж байна. Тэгэл тэр ангийг дааж аваад тухайн үед чинь 12 онд 11-р анги, 11-ийн Г гэдэг 12 жилийн тогтолцоон дараа шилжээг байсан юм да. Тэгээ 11-р ангийг төгсгсөн. Тэгээд тэр ангийн онцлог болохоор энэ тэндээс бүгдөө шилжиж ирсэн хэдий ч гэсэн гоё хамт олон болцсон шүү. Миний хамгийн анхны анги. Дараа нь 2020 онд одоо 12-ын Б гэдэг ангийг төгсглөө. Энэ ангийг 6 дугаар ангиас нь эхлээл анх Янжмаа багшийн төгсгсөн ангийг хариуцж аваад тэгээд төгсглөө. Тэгээд энэ хугацаанд бол эхний ангидаа бол одоо юугаач мэдэхгүй л тэгэл яваад төгсгсөн. Яг энэ анги дээр болохоор өстой нэг ур чадвар гэх юм уу тийм юм бас л 7 жил гэж боддоо чи олон жил байгаа гэдэг. Харин бүхэл бүтэн 7 жил тасралтгүй яг нэг хамт олон хүүхдүүд тэн дунд чинь зарим нь шилжиж ирнэ гэл ингээл ганц тэгтээ өөрчлөлтүүд бол нэг 5 хүүхдүүд л өөрчлөлтөн л та. Ихэнх масыг бариад төгсгөн гэдэг бол амар хэцүү. Би энд шантарч ирсэн удаа зөндөө байгаа. Энэ ер нь 2 ангийг төгсөхөд. Гэхдээ шантарсан юмнасаа илүү дурсамжтай юм, чадсан юм. Одоо түүхүүд маш их гоё дурсамжууд их байдаг. Тийм болохоор энэ 2 ангийг төгсгсөндөө бас баяртай байдаг шүү дээ. За тэгээд туршлага гэхээр ч одоо юу аах вэ? Ерөнхийдөө л ингэж бодсон. Шандраг гоё айгүйх гарахаар нөгөө өөрийнхөө нэг дотны гэсэн багштай л очил хэлдэг тийм. За би ер нь ангийг болио гэл эсвэл нөгөө би танд байхгүй. Та нар өөр надаас илүү сайн багш дээр очмоч гэл ингээл уйлж муулаа. Ийм үе зөндөө л. Гэтэ ингээл хит их тусам нөгөө хүүхдүүд чинь багшигаа тийм үнэлэх үнэлэмж нь буурна ер нь бол. Тийм болохоор нэгэн л тэр ангийг дааж авна гэл үнэхээр нөгөө яг амьдралын шаардлагаар юм эсвэл ажлын шаардлагаар л тэр ангийг өгж байгаа бол тухайн ангийг бол одоо тэр даахгүй байж болно. Ямар ч шаардлагагүй өөрөө тэр сургууль багшлал явж байгаа бол тэр ангийг дааж авсан л бол тэр ангийг чи өөрөө л хариуцаад төгсгөх ёстой гэдэг үүднээсээ ер нь гүрээсэн шүү дээ. Тэгээд би нэг утган цэцэг багш маань надад бас хэлж ирсэн. Баг нэг эсмэн багштай хамт тэгээд хэлчихсэн юм. Чи 8 дугаар анги хүртэл нь тэг ингээл хариуцж явчаад
ингээд жижиг юмнаас болоод ингэж юу аах вэ? Тийм болохоор чи чадна л гэсэн бол чад гэл. Тэгсэн ирнэл бүр чадна гэл. Жижиг юмд амар их стресстэй. Тэгэхээр одоо ер нь анги удирдахдаа бол жижигхэн одоо юм стресс төхгүй. Одоо тэр хүүхдүүдийн зовлон өөртөө аавн шүүн зүүдлэн маргааш нь бодно, нөгөөдөр нь бодно. Нэг эцэг их жоохон одоо хатуухан үг илжүүл гомдно, уйлна нөгөө өстэй. Тэгсэн чинь сүүл рүүгээ яасан гээл тэгсэн чинь энэ бол байдаг л асуудал. Миний одоо хариуцж байгаа 40 хүүхдийн тийм. Мэдээж 38 ч юм уу ингээд бүгдөө чигдэх нь удирдахад боломжийн надтай яг жоохон асуудал үүсгэж байгаа нэг хоёр л хүүхд байна, нэг хоёрхан л эцэг өх байна гээл тэгэл тэр хоёртой тэр гуравтай л арай өөр хүлээцтэй харьцаж байгаа юм бол бусд нь бол чигтгэн болох юм байна гэж ойлгосон шүү. Тийм учраас чантрах хэрэггүй юм шиг хэлээ. Ер нь бол тэгэл анги дааж, чантарж, бэрхшээл гарч иж улам нөгөө таашдын гаргалгаануудаа олж авдсан болов гэж боддог шүү. Бас нэг хоёр үлдэж байна. Гэхдээ ямар ч энэ асуултыг бас асуумаар санагдаад. Тэгээд хичээл ингээд орж аваад хичээл заах туршлагаасаа угаалцвал одоо мэдээж залуу багш нартай хандаад хичээлээ ингэж төлөвлөсөн зүйлээ эсвэл одоо ийм олон арга барилыг төлөвлөдөг эсвэл яг энэ талыг баримтлаарай дөнгөө ясаарай гэх юм уу те. Тэгээд жижигхэн санаа болохоор бас нэг юм аваартай. Өөрийнхөө баримталтыг зүйлийг л хэлэх юм шүү дээ тий. За хичээл заахад миний хувьд болохоор хичээл чинь бас их та яадаг болох нь бол англи хэлний багш нар, технологийн багш нар, мэдээллийн багш нар бол бас ангийн тал хүүхдүүдтэй ажилладаг учраас бас арай харьцангуй ачаалгаагүй. Бүх хүүхдтэй одоо нэг бүрчлэн тулж ажиллах бол боломж бол маш өндөр байдаг учраас бас даваа талтай хичээлээ үл илүү хүүхдэд одоо өөрсдөнд нэг бүрчлэн хүрэхэд одоо арай цөөх хүүхдтэй болохоор хэлбэр юм уу та. За тэгээ миний хувьд одоо нэг баримталдаг гээд за нэг тийм чухал одоо туршлагатай гэхээсээ илүү ерөнхийдөө нөгөө нэг хүүхдүүдийн анхаарлыг маш сайн төвлөрүүлж шинэ хичээлийг үзэх хэрэгтэй гэж боддог. Тэхийн тулд одоо маш олон аргууд байгаа шүү дээ тий. Анхаарлыг яаж төвлөрүүлэх вэ? Эсвэл баттгал явж байгаа шинэ хичээлээ дундуур нь шууд шинэ хичээлээ эхлэмээр байна уу? Тухайн өдрийнхөө ангийн гэрийн даалгаврыг үзээл тэр гэрийн даалгаврыг тайлбарлаж явахдаа ч юм эсвэл гэрийн даалгавар үзэж явахдаа ч юм тухайн өдрийнхөө хичээлийг холбож өгч юм уу? Яг тэр хийж байгаа үйл ажиллагаанууд нь дандаа хоорондоо яг уялдаа холбоотой байх хэрэгтэй гэж боддог. Зүгээр одоо даалгаврыг шалгачаал за одоо өнөөдөр шинэ хичээл гэхгүй даалгавар үзэжсэнаа л одоо хичээл рүүгээ уялдаж ордог ч юм уу. Тим аргыг бас эзэмшүүл зүгээр юм болов уу гэж би сүүлийн үед жоохон судалж байна. Тэгээд анхаарлын төвлөрүүлсэн хойно хичээлээ заасан хойно яг заавал товч тэмдэглэл ойлгосон хүүхдүүдээр нэг ганц өгүүлбэрт багтааж товч тэмдэглэл дэвтэрт нь бичүүлдэг өөрийнх нь үгээр. Тэгээд хичээллээс яг юуг нь ойлгов? За яг юуг ойлгоогүй вэ гэдэг ч юм асуултыг 50. За энийг бол багш болгон л орох гэдэг. Гэхдээ нэг хичээл ном хийхгүй нэг хүүхдүүд бас байна штэ ингээд тийм. Тэгээд ер нь бол заавал байх ёстой юм шиг. Гэхдээ ер нь байна. Ер нь бол байгаад байна байдгийг штэ. Тэгвэл одоо тухайн хүүхдээ одоо хичээлээ хийгээч чи ингээд байна мэн гэж одоо олдож байгаа 40 минутаа тухайн хүүхдээ ингэж одоо ухааруулах чагаа ч юм уу тийм ингээд маш олон юмар яриад ах нэг хэрэггүй. Гэхдээ одоо тухайн үед бол тэр хүүхдтэй бол тэр багш бүтэн жилийн хугацаанд маш олон цаг орох учраас бол хит удаа анхаарлах шаардлага тавьсан байгаа тийм. Биелүүлэхгүй тохиолдол хичээлийн дараа авч үлддэг ч юм уу хоорондоо гоё сэтгэлийн нээж ярилцаад яг юунаас бол хичээлээ ихгүй байгаа. Яг багш нь яаж заавалж ойлгохоор байна гэдэг ч юм уу. Энэ өнцгөөс нь ярихгүй зарим нөгөө нэг за энэ өмөлт юм чи нэг өстэй орчих. За хоцорж ирсэн чи тийшээс үг гэхгүйгээр хичээллээс хоцроод ирвэл за хойшоо чимээгүй зуураа багш нь шинэ хичээл үзсэн шүүгээ за тэр ч юм. Тийм учраас нөгөө олдож байгаа 40 минутаа маш чухал үр дүнтэй өнгөрөхгүй бол ер нь бол бидний цаг бага штэ. Хичээлээ эхлэн төхнө гэсээр 40 минут бараг л 10-аад минут нь явчихдаг шүү дээ тийм. Тэгэхээр хүүхдийн анхаарал чинь маш богино хугацаанд
төвлөрдөг учраас хичээлээ үр дүнтэй заавал. Би ч мөр заримдаа ингээл нөгөө ангида хичээл нэх нийтээр нь орохгүй болохоор цаг олдохгүй шүү дээ. Тэгэл ингээд яалтчгүй ингээд сарлах юм гараал ирнэ бүр ингээд. Тийм учраас ингээд багш нарын хичээлээс бүр яана ийм гоё зааж яхад нь ийм гоё ойлгуулж яхад нь би ингээд шагаамааргүй байна гэж бодож байгаа л тэгэл завсраар нь хар зогсож байгаа л яг жоохон багш нэг амсыг ч юм уу тайм авангууд нь л уучлаарай багшаа таны хичээлээс тэтгэн минут авъя гэж хэлээл хүүхдүүд дахиад юм л авах гэхээр би та нарын цагаас ингээд тэтгэн минутаас чи ингээд дахиад тэтгэн минут авчлаа. Тэм учраас зүгээр л чимээгүй сонс гэл зарлалгүй гэдэг шүү дээ. Тэгэл бодохоор гоё энэ цаг мөчийг димэл өрөхгүй өнгөрөхгүй юмсан гэж амар боддог. Тэгээ яг мэрэгжлийн талаас нь нэг асуулт асууя. Одоо жил иргэдсэн та одоо бас 15 жил хичээл заасан байна. Тэгэхээр одоо яг 10 жилийн өмнөх сурж ирсэн хүүхдүүд яг өнөөдөр одоо ингээд сайхан одоо ингээд хичээлээ тархим дээр сурж байгаа энэ хүүхдүүдийн техник тэгээ танаас шаардж байгаа танаас одоо юу хүлээж ийн мэддэг чадвар тэг хандлагын үед тань тэр нь одоо яаж ажиглагдж байна энэ талаар та яг мэрэгжлийн талаар. За ёстой энэ дээр бол ёстой ярахад маш их өөрчлөлт орсон. Ер нь бол намайг анх багш болоход чинь би чинь ингээд манай сургуульч интернетгүй байсан гэсэн шүү дээ. Интернетгүй байгаа болохоор германч интернетгүй байлаа. Тэгээ интернет кафе гэж аяг ажилладаг байлаа. Интернет кафед сууж хичээлээ бэлддэг. Тэгээ тухайн одоо хичээлүүдээ авч бэлдээд яг судалгаа хийгээд ингээд хичээлээ заадаг байсан бол одоо бол тухайн үед одоо програмууд гэл ингээд тухайн үед байсан програмууд одоо бол хэд дахин шинжлэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө компьютер мэдээллийн шинжилгээ ухаан мэдээллийн хичээл гэдэг маань нөгөө цаг хормоор өөрчлөгдөж идэг учраас багшаас заавал нөгөө шинжлэгдэх одоо өөрийгөө хөгжүүлэх ур чадварыг бусад мэргэжлийн багш нараас илүү шаарддаг. Одоо тийм болохоор хурдан шаардж байгаа хаа тий. Тийм болохоор ер нь бол одоо нэг 10 жилийн өмнө за компьютер гэж яг энийг хэлнэ. За одоо энэ юм байна. Ингэнэ тэгнэ гэж хэлж байгаа юм хүүхдүүд өө тийм үгээ хүлээж авдаг ус бол одоо бол багшаа эн чинь тийм шүү дээ. Энэ ингэсэн байлээ. Манай нэг ах тэгж ярьж илээ, ингэж ярьж илээ гэж айгүй олон мэдээллийн их усүрээс мэдээлэл авдаг болохоор мэдлэгийн цар хүрээ их өргөн. Тийм болохоор мэргэжлийн хувьд бол өдрөөр ирэх тусам хөгжиж одоо хурдтай хөгжихгүй бол ер нь бол хүүхдүүдээс хоцрох магадлал мэдээлэл технологийн багш нарт бол байх хандлага бол бас ажиглагдаад байна. Сүүлийн үед одоо энэ манай сургалт семинарын үеэр ярихад гэхдээ яг давуу харилцан суралцаад хүүхдээсээ бас багш мэдээлэл зүжихгүй суралцж болно л доо. Гэтэ тэрийг яг өөрөө хараа суралцж байгаа бол хүүхдүүд тийм хурдтай бол би бас суралцах нэ гэдгийг бас мэдрэх хэрэгтэй. Мөн тэрнээс гадна одоо бүх багш нарт одоо мэдээлэл технологийн чадвар, хэлний мэддэг чадвар гэдэг бүх багш гэлтгүү боловсон өчигдөр төрийн албаа агчд байх ёстой шалгуураа нэг болчиход шүү дээ тийм. Тэгэхээр мэдээлэл технологийн багш гэхээсээ илүү бидний эргэн тойронд байгаа мэргэжлийн бус мэдээлэл биш багш нар маань хүртэл мэдлэгийн түвшин бас яг өндөр. Тэгэхээр тухайн үед одоо надаас багш нар яг юу асууж ийн гэхээр бүр ингээ боловсронгуй өөрийнхөө хэрэгжилж байгаа юм хөгжүүлэх талаас нь асууж байна. Тэгвэл 10 жилийн өмнө гэхэд л яг флашн дээрээ одоо юм зөөж чаддгүй ч юм уу. Зөвхөн ингээ сургуулийн түвшинд ажилдаг нэг хоёрхон л зөвхөн мэдээллийн багш бүх юм хийдэг байсан бол одоо сүүлийн 5 жилийн ер нь сүүлийн 5 жилийн үед бол миний сургууль дээр хийж байгаа юу нэ одоо багш нарт туслах тусламж бол харьцангуй бас багасч ин гэж итгэдэг бас болохоор л байгаа. Одоо тэгэхээр мэргэжлийн хувьд бас юм. Би бас ингээд сургуулийнхаа хүүхдүүдтэй ингээд мэдээ фэйсбүүкээр найзууд байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэд нар ингээд аюул програм хангамжийн сургалтанд явж байгаа. Тэгээд тэрний хотбатыг ингээд авсан. Бүр ингээд програмын одоо техник батсан мэдээний дошофт батсан ингээд харагддаг. Тэгээд бодоод одоо манай хүүхэд чинь одоо 7 сартай ихэд кассетын ингээл нэгээр YouTube руу ороод ингээд дуу сонсдог болсон байхгүй юу?
тий. Аль ингээл доошоо ингээд гараараа удирдаад тий ингээд өөр дуу миний сонсдог дуу юм ба шууд гүйлгээл өөрийнхөө машин шашин тавьдаг юм. Тэгэл бүр ингээд ийм багаасаа ингээд техниктэй ойрхон өсөж байгаа хүмүүс бол одоо ингээд 10 жилийн дараа арилгын бүр төрсөн яана би бас Ахаад өөр болно тий. Ахаад өөр. харин тэгж бодсон. Тэгээ одоо энэ багш нарын бас хамгийн одоо ур чадрын уралдаан дээр ч гэлтгүй ер нь л бол слайдны дагуур хийж тэгээ хүүхдэд ойлгомжтой байдал тэгээ дөнгө тайварлт эдгээр бол маш чухал гэдэг шүү дээ. Энэ талаараас өөртөө бие дагаад бодлаад бас би бинээсээ суралцаад явал өөр үнэтэй санагддаг мэдхгүй програмуудаа тий. Хамгийн энгийнээс нь л хэлбэр програмаас нь л тий эхлээд сурах. Биний хувьд цахим хичээл гэдэг манай ер нь бол ихэнх багш нар зарим нөгөө ингэж ойлгодог ш. Нөгөө презентацийн ингээл тавилаа гэх маш их онлайн мэдлэг агуулгууд юусэн ингэ бичсэн тий. Харин тий. Тэгээ тэр айгүй бичвэртэй байдаг тий. Тийм. Тэгэхээр тийм их бичвэрийг хүүхд хараад тэгээ бичээд байна гэсэн ойлголт байхгүй. Тэр сурах бичих байгаа учраас магадгүй нөгөө онлайн шинэ мэдлэг олгож байгаа бол тараах материалаар өгчөж болно. Тэр цахим хичээл гээд одоо хэрэглэгдэхүүн ингээд тоног төхөөрөмж ашиглаад байгаа маань нэр нь юу вэ гэхээр хамгийн гол гэсэн зүйл тий хамгийн онцлог гэсэн тухайн хичээлийн чинь сэдвийн чинь хамгийн онцлог юм нь юу юм бэ гэдгийг харуулж байгаа юм. Зүгээр ингээд слайда тавиад юм уу зураг проектор холбоод ганцхан юм 3D зурагч юм анимашн зурагч юм үзүүлж болно шүү дээ. Тэр тухайн хичээлийн онцлогтой тохирсон хамгийн чухал хэсгийг үзүүлэхээс илүү нөгөө маш их текст, маш их хүснэгт тэгэл ингээд айгүй мэдээлэл нь ихтсэн. Тэгээд бас нөгөө проекторын тусгал мосгол гэдэг чинь хүүхдийн нүдэнд бас тусч ах хэвээр хит жижигхэн дэлгэцтэй биш. Тэгэхээр арын хүүхд харахгүй тий. За одоо хит бүрсгэр байвал яах вэ? Энд чинь бол бүх юмыг тохируулж иж бас хэрэглэх нь чухал гэж боддог. Ерөнхийдөө проектор компьютер холуулаад бол этерийг цахим хичээл гэж юу ер нь ойлгоход бас хэцүү л дээ. Тэгэхээр үл яг өөрийнхөө хичээлд яг хин яг ямар төвшөнд оновчтой ашиглаж ийн гэдэг нь л хамгийн чухал гэж бас бодоод байдгийг. Одоо чиний хувьд бол бас цахим хичээлийг бас туршлагатай хэрэглэдэг багш нарын нэг дээ. Багш юу? Санаад тавьчлаа. За баярлалаа. Би бас нөгөө презентацийн дээр олон үг харах айгуу дургу. Бас нөгөө цогцоогүй өнгө харахаас айгуу дургу. Яагаад ч юм дургу. Тэгээд их цөөхөн тэгээд цомхон айгуу юм минимал гэж хэлдэг шүү дээ. Нэг олон юм байхгүй гэсэн мөртлөө ингээд хараад ярихад арай гоё яг өнгө үзэмжтэй. Бас нөгөө надаас айгуу төвхтэй байдаг нэг юм слайд хоорондоо солигдох үед ингээл амар ингээ хөдлөж орж ирдэг шүү дээ нэг шүү. Тэгэхээр батраал алга болоод ингээл яа ингээд компьютер дээр ингээд айгуу гоё харагдчихсан. Ингээ хойсоогоод ингээд үзээд амар нүдэнд ачаад үздэг. Тийм тэр анимашн одоо тавьж байгаа юм чин тухайн сэдвүүтэй тохирсон байх хэрэгтэй л та тий. Тэрийг бол судлал нарийн юмнууд их бий энэ дэр чинь. Тэгээ мэдрэмж их чухал. Энд дээр мэдрэмж чухал. Тийм мэдрэмжийн би бас яахтар мэдрэмжтэй хүн бас биш тий. Гэхдээ интернетээр айгуу тийм юу хардаг. Сүүлийн үеийн PowerPoint-ийн ер нь ямар бэлттэй ямар тавтай гэдтэй нэг. Тий ямар тийм байвал зүгээр ямар байвал хүүхд сонирхох уу тий. Тийм. Би одоо 17 6 тий 8 настай бол юу сонирхох вэ тий ингээд инээс смайл надад тохиромжтой арай өөрөө тий. Их зэрэг байгаа шүү дээ. Тий. За багшаас одоо хамгийн сүүлийн асуулт асууя. Тэгэхээр багш маань одоо хичээлээс гадаа өөрийгөө хэрхэн эрүүл мэндэд анхаарч байна тий? Хобби нь ямар байна? Зураг үргэлжлүүлээд зорж байгаа юу? Эсвэл татвар яга хийж гинэ үү? Эсвэл драма эхлүүлсэн байна уу? Одоо энд чиглэлээр өөрийгөө хичээлээс гадаа та заавал нэг төлөвлөгөөнд тусгаагүй гэсэн нэг гоё хөдөлгөөд явдаг. Та яг нэг заримдаа ингээд стресстэй шүү дээ. Яг үндэ маш их судаа. Бичих таа амраагүй бид нар болдог. Яг энэ бол бидний мэрэгжлийн нэг онцлог ч гэсэн ерөнхийдөө энэ жоохон тавтаа амарахын тулд та ер нь
ямар хоббитой юм бэ? За хобби моби гэсэн чинь багш болсноос хойш ер нь баг хоббиг мартаад байгаа юм шүү. Ер нь бол нэг хүүхд тахтай их гоё янз янзын цуглуулгатай их байлаа. Зургийн цуглуулга. За тэгээд амтлаг дуучдын цуглуулга ч юм уу ингээл. Тэгээ сүүлийн үед нэг ингээ багш болоод ирсэн чинь байхгүй боллоо. Нөгөө ажилдаа шинхэн багш гээл. Тэгээд сүүлдээ хичээл бэлэн. Тэгээл хүүхдүүдийн асуудал. Тэгээл анги удирдах гэл. Тэг багшилж байгаа хугацаанд бол өөртөө ер нь хит их цаг гаргаж өөрийгөө хөгжүүлж байгаа удаа бол ер нь багасаад байгаа байхгүй юу. За тэгээд сурагчдын амралтаар юм уу, зуны амралтаар болон заримдаа хагас бүтэн сая өдөр ч юм уу. Одоо энэ ковид гарснаас хойш бол өөрийгөө хөгжүүлэх маш их бүрэн боломжтой цагууд хүнд ямар биднэрт нээгдэж байна л та. Тий. За ер нь миний хувьд бол бас хөдөлгөөний дутагдал бас би чинь бас юунд муу штэ. Спорт чиглэлд байхгүй штэ. Бөмбөг байхгүй. Тэгэл спортоос бусдын яг болол. Тэгэхээр одоо спорт үнэхээр тэгж сакс волейболын заалан тоглоод мундаг тоглож чадахгүй бол арай өөр талаас гэдэг нэг жил йогт явсаа. Одоо тийм ч бас йогийн хичээлийн дадал бас өөртөө улам суулгаад энийг энэ ковид үеэр хөгжүүлэе гэж бас бодож байна. За тэгээд зураг энтер зурах зав болтохгүй мөө. Тэгээд ер нь болж өгвөл нэг хагас бүтэн сая өдөр нэг ууланд гараад алхаад бас агаар амьсгалаад ингээд явъя гэд. Сайн нэг ойрын хугацаанд 5-7 тооны гарсан. Тэгээд энэ дээрээс гоё байсан. Тэгэхээр нөгөө одоо жишээ 1-7 хоног найз нөхдөд 1-7 хоног хамт олон тоож юм ингээ гоё өөрчлөлт гараад байвал их сонирхолтой юм болов уу гэж бодож байна. За ном уншвал бас их зүгээр юм уу гэж сүүлийн үед бас нэг ном уншиж байна. Тэгээд англи хэл сурмаар байна. Хийх юм их вэ нүү, сурах юм маш их байна. Бас өөрийнхөө мэрэгжил талаас судалж байгаа програмууд байна. За энэ жилийн үед болохоор онлайн сургалтанд сууж ийн Солонгос багш нарын зааж байгаа сургалтанд. Вау, юу програмын чиглэлээр үү? Тийм, програмын чиглэлээр 52 хичээл бэлдэж байршуулж байна да одоо. Вау, ямар гоё юм бэ агш. За энэ талаараа бид нарт гоё зааж өгнө шүү. Цаг сайхан болоод ирэхээр нэг сайхан сууж байгаад яг нэг цорын мэдээ гэсэн хүмүүс бол хамт суугаад хийхээр өөстө янзын гоё шүү дээ тий. Спорттай ч юм. Манай Нарангойгийн хувьд бас өөрийгөө хөгжүүлэх зав гарч ийн жижигхэн багмаатай болохоор. Хэцүү. Гэхдээ энэ жил бас анги удирдаг болохоор юм гоё. Өмнө анги удирдаг байхдаа бас айл тэгтэйч болоогүй байлаа шүү дээ. Тэр үед би чинь өглөө 7 сургууль дээр ирээл орой 9 цагт гардаг байлаа. Амар амтрэлгүй. Харин тэгэл ажиллаад идэх юм да багш нар. Тий. Тэгээд юу мэдгүй хийсэн юм айгүй их арай гэж дуусгаад гарахад ийс болсон. Яа тэгээд инээдтэй. Өдөөс би стрессээ бол сайхан дуу сонсон, бүжиглэн би ч бас айс надад бүжиглэх та. Тэгээд бас цоглог хүндээ. Йога хийн. За тэгээ одоо сүүлийн үед бол хүүхдээ хараад хүүхдээ одоо тоглолт гэсэн тайлж байна. Тэгээд яарсан яг үндэ болдгийм бэ. Мэдээж одоо ихнэр болоогүй байхдаа ганц би байх юм ааш. Сайхан тайван ажиллаяа суух боломж болсоо ингээд гоё юм. Одоо гараал хатуусандаа л гүйж суугаад гэрлэгэж гүйж ороод ажиллагаагүй гэж мэдгүй нэг л гүйсэн л юм. Болоод байгаа шүү дээ. Гэхдээ бол ерөнхийдөө энэ жил хамт олонтойгоо сайхан байна. Одоо зэнтэй бол даалгахгүй тэгээд ер нь бас хамтдаа ингээд цаг хөвгөлтэй өнгөрөөж байгаа карате энтерс яна ярьж болж байгаа. Ороод бас хамт дагалдан байсаад ороод тий бас хамт олонтойгоо гоё таймер шүү дээ. Тэгээд чичээс ер нь зоригтнаа гэж шийдсэн ч одоо тэгээд яг. Гэтэ бас би бас онлайн програм сурж байгаа. Тэгээ хоолыг чадвараа сайжруулж байна. Тэгээд давхараас энэ сайн байна. Тэгээд жижиг подкаст хийлээ. Бэтнэ.
Тийм энэ ч гэсэн мундаг туршлага шүү дээ тий. Тийм ковид үеэр бас хоорондоо сайхан танилцаад авъя гэж зүгээс арай бас нэг сайхан би бинээ танилцаад мэдээд аваад бидний харилцаа нэг шатаж одоо ингэ бас байдаг байгаа шүү дээ. Тийм. Тэгээ мэдээж онлайн хичээл хэцүү нэхлэж байна. тий. Тэгэл одоо улам цахим хичээлээс гоё заачхансан хүүхдүүдтэй сонирхолтой заачхансан гэл тэр талаар хичээ. Тий. Зөв. За ингээд багш маань залуу багш нартай хандаад сайхан урам зараг гэсэн юм уу нэг боломжтой мэдгээ өөрөө тусмаар ч юу те та залуу багш нартай хандаад сэтгэл төрхөндөө те юу ч хэлмээр байна. За Ахмад багш бол залуу багш нарт хэлээд байна даа гэдэг таахгүй юу? Яг бас нэг 10 хэдэн жилийн өндөрлөгөөс харахад ер нь миний дүнрээ гэж өндөрлөгөөс харахад тийм. Ер нь бол та нэг юм гэхээс илүү зүгээр нэг тавчхан юм хэлгээд тийм шантрах зүйл маш их гарна. Тэгээд тэр болгонд одоо маш төвчээртэй байх хэвээр. Тэгээд зөв үнээсээ зөвлөгөө ав. Тэгээд өөрийгөө хурцлах зүйлийг үргэлж хий. Гэхдээ одоо би чадахгүй, би тэхгүй энэ төр гэж хоошоо суугаад хэрэггүй. Миний хувьд бол нөгөө нэг сакс болвол тоглож чадахгүй гэдэл ерөөсөө одоо хүртэл заал руу орж нэг тоглохгүй байгаа байхгүй. Энэ бол буруу байгаа байхгүй. Тэгэл тэр дунд нь гүүгээл яваал ингээл тоглоул байсан бол нэг спорт гэсэн сураад ядаж тэ 4 мэддэг ч юм уу ингээд өөрийгөө хөгжүүлээд бүр тийм том тэмцээнд нь орохгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тоглодог болцсон байсан бол гэж боддог. Гэхдээ одоо бол бас хэцраагүй л дээ. Одоо боломжил гарвал тэр янз янзын ур чадварын уралдаан, илтгэл, шинэ хичээл, туршлага, шинэ програм, өөрийгөө хөгжүүлж байгаа бүхэл зүйл цаг заавал сайн зарцуул. Тэгээд ер нь амжилт гэдэг бол маш асар том зүйл. Гэхдээ амжилтыг томоор харахад бол мэдээж биелэхгүй. Тийм болохоор амжилтанд хүрэх өдөр тутмынхаа алхам бүрийг цаг мөч бүрийг л үр дүнтэй яг өөртөө зориулж үр дүнтэй байгаасай л гэж юм хүсэж штэ. За ингээд бид нартай сайхан ярьсан багтаа агштай баярлалаа. За баяртай. Баярлалаа намайг. Анхны зочноороо урьсанд маш их баярлалаа.